Довтлогоо эхлүүлсэн. За зайд нь баруунд нь хаяад өгсөн. Араас орж ирээд дүлгөөн тасалсан. Энэ бөмбөг отонгүй байсан байна. За Эрдэнэ харин тасалжээ. За үзэгчдэд тоглолтыг нь одож ирсэн. Энэ бол бөмбөгний төлөв тэмцэл маш ширүүн байх болно гэж. Бөмбөг эзэмшилтийн хувь тоглолтын агуулга тал дээр их чухал өрсөлдөө явах учиртай юм байгаа юм аа. Батиши! Гол! За ганган гол гэж энийг хэлэхгүй өөр ямар голыг ганган гол гэвдээ. За сая хангардынхны нэг алдаа бол тэр зүүн жигүүр даасан бөмбөгөн дээр энд отон гээд энэ жоох анхаарал татсан. Энд дүлгөөнийг бөмбөг авахд отон гээд. За Дэрэн клубын гол энэ хоёр төвийн хамгаалагчаараа дамжиж орохгүй гол маш цөөн байгаа. Эхний голыг Нарбаатарын хашчулуу оруулсан бол нэг хоёр дахь голыг Ганбатын дүлгөөний дамжуулалтаар Мигмарын Батишиг орууллаа. Шачтаар явах ийм зорилго төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Клубын арай ал бодирдгууд хамт олонны хувьд бол за 2 3 тоглогчийн дундс хөнгөн тоглож ин доо. Ярих юм байхгүй. 35 дахь минутанд 3 тэг болгож мөн л Мингтэй. За Андерлийн 12 дахь голоо хийлээ. За хоромхны эсрэг үнэхээр голдох дуртай тоглогч юм аа нэрэ. За хамгаалагч нарыг үл энэ төсөл нэр үнэхээр байхгүй болов. Үнэхээр байхгүй болов. За сүлд Эрдэнэ өнөөдөр жигүүрээ хамгаалтанд тоглосноор бол бас ер нь бол багийнхан тотлогоо. За унах гэх нь хаашаа. Гэтэ зүгээр ивдэх энэ тал дээр харьцангуй суларч байна. За сүлд Эрдэнэний удаад товтлогоо дэмжээд урагшаа ороод ирсэн хурдаараа гүмгийг аваад үлдсэн шугамн дээрээс аваад урагшилсан. За Жамбал Баавуугийн эсрэг гой дриблингүү цогтоо юу вэ? За энэ өдрийн магадгүй хамгийн шилдэг голуудын нэгийг бид хүндүнээсээ харах шиг боллоо. Ямар гой гол вэ? Централ стадион Сувагийн 18 настай залуу тоглогч Сүлд Эрдэнэ, Баатарсгийн Сүлд Эрдэнэ. За энэ өдрийн 11 дахь голдоо шууд оролцож байна. За Жамбал Баавуугийн ста нэр маш гоё одоо дриблинг хийж одоо тууж явсан. За Жамбал Баавуугийн бол тулаагүй ч гэсэн ингээ урд нь саад болоод явахыг хичээсэн. Сүлд Эрдэнэний гол бол үнэхээр гоё гол байлаа. Ингээ хоёр тойрогдоор хааллаа. Дэрэнгийн хаалганд, Улаанбаатарын хаалганд лигийн топ 4 төрсөж байгаа хоёр багийн хаалганд гол хийлээ. За энэ өдрийн 5 дахь гол нь байлаа. 6 голын намжуулалттай байгаа. 11 дахь голдоо шууд оролцлоо. За энэ өдрөл би бол яг гоцлон тоглолтоос яг гоё голууд орсон. Гэхдээ асаас огсон голууд эдрийг байгаа. Гол болгон харилцаа адилгүй үнэлэмж нь хөөр. Гэхдээ зүгээр гоцлон тоглолтоос орсон хамгийн гоё гол гэж энэ голыг хэлнэ. Нэг л болохгүй л байна да. Эхний дөрөгт бол 6-1-ээр хожижөл байсан. Тэгээд гэр явахгүй байна тоглолт бол. За тэгвэр очир хаалгач урагшаа гарсныг хараад шууд цохоод үлдсэн. Гол! Гайхалтай. Төмөр очир. За энэ ёстой гоё гол л шүү. Гаргаа шууд гол хийчлээ.